Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаа. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс хермоны шүдэр өглөөний хөтөлбөрийнхөө эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнаар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу, танд өглөөний мэндийг хүргье. Өнөөдөр бол 2025 оны 6 сарын 20-ны баасан гараг байна. За тэгэхээр өнөөдөр бас нэгэн сайхан нарлаг нэлээд халуун байж магадгүй өдөр бол эхэлж байна. Тэгээ бидний амьдралд бидний бие махбодоо мэдэрч байгаа халуун бас хүүтнээс гадна бидний зүрх сэтгэл мэдэрч байгаа. Бидний сэтгэл өвдөж байгаа, бас сэтгэл баярлж байгаа, бас нэг цагаагаар байдаг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бүгдээр хамгийн гол цагаагаар болох зүрх сэтгэлийнхээ цагаагаар илүү тордё шүү гэж. Тэглгүй яах вэ те? Тэгээд зүрх сэтгэл, бие махбод бүх зүйлээ бид нэр бас харлан гамнаж тордох нь бидний үүрэг хариуцлага шүү. Гэдгийг мартаарай. Тэгээ өнөөдөр гадаа 29 хэмээн дулаахан өдөр болно. Тэгээд ирэх өдрүүдэд ер нь бол 30 гараад нэлийн дулаахан өдрүүд ирэх юм байлээ. Хизээ дулаарах юм бэ гэдсэн чинь. Одоо ингээ сайхан дулаахан өдрүүд ирж гин. Гэхдээ нөгөө настай хүмүүсээ бас анзаараарай. Даралт нь ихсээд бин. Яг. Хямрах үе. Тэгэхээр настай хүмүүстэй санаа тавиарай. Уцтаад тийм мэндийг нь мэдээд суугаарай. Тийм ус мас авч гараарай гэдэг ч юм уу те. Тийм. Тэгээд анхаарал халамжаа битгий сулруулаарай. Тэгээд өмнө нас бид нөгөө нэг хуалцчихсэн. Өнөөдөр болж буй үйл явдлын цаана Бурхны зориг нуугдаж байдаг юм аа. Тэгээд энийг постоор яг энэ үгийг ингээ бичээд оруулсан. Тэгсэн чинь доотлолт нь нэг хүн тэгсэн байсан. Дайн дайчин болж байгаа нь Бурхны зориг уу гэд асуугаад ицсэн мөлий. Пастор та энд хариулах уу? За тэгэхээр миний хувьд нөгөө юуны Джон Стат гэдэг алдартай хүнийг маш их хүлээн зөвшөөрч талархаж тэр хүнийг бас Бурхан миний өмнө үед за ялангуяа 1-р дайн 2-р дайн болон тэр хамгийн их дайн болсон энэ өнгөрсөн 100-д амьдруулж итгэгчдэд урам зориг өгч ирсэнд маш их талархдаг юм. За тэгээд тэр хүний ингээд бичсэн номуудыг ингээд уншиж байхдаа би нэг зүйлийг анзаарсан, тэр нь юухээр Бурхан эхлүүлсэн дайн гэж ерөөсөө байхгүй. Тийм гот хүмүүс ингэдэг байхгүй. Бурхан ч тэнгэр элч нартайгаа байлдаа талын доош нь шидсэн мэдсэн гээл Библиэлд байдаг үстэй гэж те. Гэтэл Люцифер гэдэг тэнгэр элч тэрслээс болж үүдэж тэр зүйл болсон ба. Энэ дэлхий дээр ч гэсэн бүх дайнуудыг ингээд харахад хин нэг нь муу зүйл хийхийг хүссэн учраас бусад хүмүүс рүү муу зүйл хийх эрх мэдэлтэй, хүч чадалтай, эд агуурстай те эсвэл одоо тийм зүйлийг хийх санаа нийсэн олон хүн одоо хамтрагчтай болсныхаа дараа дайныг эхлүүлсэн байдаг бол нөгөө талаас яадаг вэ гэхээр ямар нэгэн муу зүйлийг зогсоохын тулд түүнийг зогсоох хэрэгтэй гэж нэгдсэн бас сайхан сэтгэлтэй сайн зүйлүүдийг авч үлдэхийг хүссэн хүмүүсийг шудраг усаар хохирохыг хүсээгүй тийм хүмүүс бас нэгдээд бас дайныг эхлүүлж исэн байгаад байдаг. Тэгээ ямар ч тохиолдолд бид нэг ийм зүйлийг санах хэрэгтэй. Дайн гэдэг бол одоо энэ орчин цагт харамсалтай нэг ажил мэргэжил ч юм уу эсвэл нэг юм юу болцсон байл л да. Ер нь бол. Гэхдээ би нөгөө эртний нэг латин хэл дээр байдаг нэг үгийг дандаа санддаг. Зүгтаж байгаад нь ч хөөж байгаад нь ч Бурхан тусалдаг гэж. Энэ дэлхий дээр ямар ч аимшигтай үйл явдал болж исэн Бурхан тэр зүйлүүдийн дундаас хүмүүсийг аврахыг хүсэж байдаг. Бурхан бүх дайнд бүх одоо юу гэдгийг сайн сайханд оролцсон гэж бодож байна. Яагаад гэвэл Бурхан хүмүүсийг хизээч орхиж байгаагүй. Тийм учраас хүмүүсийн хоорондоо байлдаад эхлэн гот нь илүү их бие биенийгээ хөнөөгөөсөө гэж боддгоо. Харин тэр дотор хохирж байгаа хүмүүсийн залбирлыг сонсож олон хүмүүсийг аварч аль болох сайн дуусгахад Бурхан тэр хүмүүсийн итгэл бүх зүйлүүдийг бас хардаг болоо гэж бодож байна. Дайны дараах олон хүмүүсийн гэрчлэл байдаг шүү дээ. Бурхан надад итгэл найдварыг өгсөн гэж. Бурханыг мэддэг байсны надад амьд үлдэх шалтгаан болсон гэдэг юм. Тийм учраас Бурханы зориг байдаг гэхээсээ илүү Бурхан эхлүүлсэн дайн байдгүй боловч Бурхан оролцуулгүй хүмүүсийг зөнд нь орхисон одоо энэ дэлхийн түүхэнд байдгүй юм байл. Тэгээд
асуусан хүн маань хариултаа авсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд сонсогч танд сануулад хэлье. Өнөөдөр болж буй үйл явдлын цаана Бурхны зориг нуугдаж байдаг шүү. Таны амьдралд болж байгаа ямар нэгэн зүйлийн цаана Бурхны зориг байгаа шүү гэдгийг битгий мартаарай. Тэгээд энэ цагт эзний өмнө хамтдаа ярьж түнд алдар магтаалыг өргөцгөөе. Гайхамшигтайны амлалтыг зүрхэндээ сэлэстэй би баттай алхам намайгта хадуулсан гайхамшигтайны амлалтыг зүрхэндээ сэлэстэй би баттай алхам намайгта хадуулсан хангилгэн болооч гэр бүлдээ оруулан өөрийн болгосон танда би удан их тартан таны таньж бидэх хүсэл дөргийнө таны сүнс үнэн үгээр байхад хангалттай нэгтэй эдэн гаран өргөж Есүс танд магтаалын индугавчрыг тань руу би хичнээн ихтэй мөрдийг та мэднэ нэгтэй эдэн гаран өргөж Есүс танд магтаалын индугавчрыг тань руу би хичнээн ихтэй мөрдийг та мэднэ ягуудани итани ягуудани итани
Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За энэ өглөө бид хамтдаа Иохан 12 дугаар бүлгийн 27 дугаар ишлэгийг үзнэ. Иохан 12-ийн 27. Сэтгэл минь одоо шаналж байна. Би юу хэлэх юм бэ? Аава намайг энэ цагаас авраач гэх үү? Гэвч би үүний төлөө л энэ цагт ирсэн гэж хэлсэн. Амен. Бид өнөөдөр дэлхий дээр амьд байгаа хүмүүс. Бид өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс. Бид өнөөдөр дэлхий дээр нэг бол дэлхийг сайжруулах, эсвэл дэлхийг муутгах байгаа хүмүүс. Бид өнөөдөр эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралд эвэл болж байгаа хүмүүс, эсвэл эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралд том асуултын тэмдэг болоод бэрхшээл дарамтыг авчирч байгаа хүмүүс. Бид яг энэ цаг мөчид өөрсдийнхөө ямар байхыг шийдэж байгаа хүмүүс гэж. Гэхдээ нэг ийм зүйлийг бид нар ойлгож авах хэрэгтэй. Бурхан биднийг зоригтойгоор энэ дэлхий рүү илгээсэн. Тэр зорилгын хамгийн гол нь Бурхан эцгийг өөрийг нь алдаршуулах байдаг. Тэгэхээр өнөөдөр та өөрийгөө хараад хэн намайг гэхвдээ, хэн намайг гэж байгаа юм бэ гэхийн оронд миний амьдралд өнөөдөр Бурханыг алдаршуулах ямар нэгэн зүйл байна уу? Миний зүрх сэтгэл дотор Бурхан надаар дамжуулан, миний гараар дамжуулан, миний нүдээр дамжуулан, миний хоолоогоор дамжуулан, эсвэл надаар дамжуулаад надад байгаа жоохон хүч чадал, боловсрал, чаддаг, мэддэг зүйлээр дамжуулаад хэн нэгэнд хийж өгөхийг хүссэн сайн зүйл байна уу? Бид энэ асуултыг өөрөөсөө тавих хэрэгтэй л да. Тэгэхээр Есүс бол Иерусалим хотод сүр жавхлантайгаар орж ирэх үед бол хүмүүс Хосана гэж утсан. Хосана гэдэг үгийн нэг утга нь ямар утга вэ гэхээр яг одоо авраач гэсэн үг байхгүй. Дахиад хэн нэгнийг Хосана гэж бид ухтмааргүй байна. Та муу юм бол яг одоо авар те. Таныг бид ингээд сонголоо шүү өстой. Таныг л гээд одоо ингэж шүү хамаг хүнддэгдээ хамаг юугаа гадуур хувцаа зам дээр чинь хайж те далдуу модны мөчрөж таныг Хосана гэж угтаж шүү. Яг одоо яг энэ цаг үед танд юм хийх боломж байна шүү. Биднийг авраа шүү. Биднийг ромчуудаас чөлөөлнө шүү. Сэргэлтийг авчир шүү. Давид шиг болно шүү. Соломон шиг болно шүү. Яг одоо авраа шүү гэдэг ингээд Есүс. Хүмүүс бол шаардсан. Гэтэл Есүс бол яг үнэндээ бол өөр зорилготойгоор ирсэн юм. Надад үйлчлэх нь намайг даг. Би хаана вэ? Миний зарцарч тэнд байх болно. Надад үйлчлэл тэр хүнийг эцэг маань ч гэсэн хүндлэх болно. Сэтгэл минь одоо шаналж байна. Би юу хэлэх юм? Аава намайг энэ цагаас аваач гэх юм уу? Эсвэл би юу гэж залбирах юм? Жохон хойшлуулаач гэх юм уу? Тэгтэл яг үнэндээ бол би яг энэ цагийн төлөө л ирсэн байгаа шүү дээ. Гэдэг зүйлийг Есүс хэлсэн. Өнөөдөр бид хамтдаа би яг үүнийг хийх гэж төрсөн гэж дэлхий дээр олон амжилтанд хүрсэн хүмүүс гэрчлэхдээ би энийг Библиэс уншсан юм а гэж гэрчилсэн байдаг. Энийг би хийх ёстой. Энийг би л хийх ёстой байна. Энэ хараалыг энэ уюудын одоо дунд те манай гэр бүлүүдийн удмуудын энэ ингээд дамжиж ирсэн энэ хараал энэ нэр хүндгүй байдал те энэ ядуул энэ бүхний чинь би л зогсоох гэж ирсэн байна. Энэ миний цаг үе дээр төгсгөл болох ёстой. Энэ миний цаг үе дээр яг намайг байхад энэ нь зогсох ёстой. Би энэ цагийн төлөө ирсэн гэж. За чамд өөрийгөө харуулах боломж олдлоо гэдэг тийм үгийг сонсч удаа байгаа юу гэж. Тэгэхээр надад бол байгаа. Сайнаар бас муугаар. Намайг баг байхад манай энэ тентхийн байрныхын хүмүүс ингээд хүүхдүүд ингээд хоорондоо бүлэг гүгүүд ингээд хоорондоо зодтолдох тохиолдол гардаг. Эхлээд чулуугаар альтаад тэгээд дараад нь чулуу дуусаад ирдэг юм яадаг юм. Ойртой дэрэн готлоо. Ямар ч гэсэн те бүр ингээд дайм биш юм чинь асуудлаа шийдэх болол юм. За нэг хүүхдээ гаргая гээл. Тэгээд тэгсэн чинь нэг мууга гаргая гээл ингэсэн чинь. За энэ хүүгүүдийн дунд болж байгаа учраас та бүхэнд бас амар юм хүмүүжил талаас нь битээ сонсороо зүгээр болсон явдал талаас нь сонсороо. Тэгээд би яг Давид Голиатын эсрэг гарч байгаа шиг нэг юм болсон. Нөгөөдөл чинь манай муул энэ гээд айгүй том битээ нэг өндөр хүүхдийг гаргасан чинь манайхан сайна гарчих гин. Сайнаага нэр нь болохоор сайн мэн байгаад байдаг. Манайхны хэлж байгаа үзүүлэлт нь болохоор манай хамгийн муун сайна байгаад байдаг.
За ингээд гарсан тэгээд мэдээж яг би ялсан гэхдээ нэлээд зовж иж ялсан. Би тэгээд тэрийг ингээ хаяа ингээ боддгийг. Гэнэт нэг өдөр би ажлынхныхаа өмнөөс би эх орныхоо өмнөөс би хамт мөр зэрэгцэн зогсох зэвсэг нэг дайчин найз нөхдийнхөө өмнөөс эсвэл би яг энэ салбарынхаа өмнөөс те сайн чи гар гэх тэр үед те би бэлэн биш байна. Миний сэтгэл шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? Энэ цагаас намайг аваач болчих идэхгүй. Намайг хасчихдаггүй. Тэ? Өөр хүн гаргачихдаггүй гэж хэлэх юм уу? Гэтэл яг тэр цаг мөчийн төлөө бурхан намайг өнөөдрийг хүртэл бэлдсэн юм бэл. Та хэдэн удаа хүмүүс бүгд тань руу харахад за болио ойлоо би бишээ боллоо гэж хэлсэн бэ гэж. Есүс рүү тэр үед хинч харахгүй байсан. Гэхдээ Есүс рүү бурхан харж ирсэн. Яг л Есүсийн хийх гээд байгаа зүйлийг энэ дэлхий дээр хийж чадах нь нэгч байгаа. Есүс хүн төрлөختний төлөө загалмаа дээр хадагдан алгадаж тэдний тэр сүнслэг үхлээс чөлөөлж тэдэрт аврал өгөхийн тулд ирсэн байсан. Энэ зорилгын төлөө Есүсийг ирнэ очиж байгаа шүү. Очиж шүү. Тэгээд тэгэд төрөн шүү. Тиймэрхүү дүр төрхтэй байх шүү. Тийм үг амнаас нь гарна шүү. Тэр хүнийг ийм гайхамшгүй дагна шүү гэж хэлсэн. Бүх зүйлүүдэд бурхан бүгднгийн ингээд Есүсийн амьдрал бий болгоод хүмүүст гэрчлээд тэгээд ингээд яг загалмайн өмнө ирэх яг тэр үед Есүс сэтгэл минь одоо шаналаад байна. Би одоо юу гэж хэлэх юм бэ? Энэ цагаас намайг аваач гэж хэлэх юм уу гэж. Есүс ч гэсэн хэцүү байсан гэдгийг эндээс харагдж байгаа. Та гэмт юмгүй амьдрсныхаа дараа хин нэгний төлөө өгөх үү гэж. Тэгэхээр дэлхийн 2 дугаар дайны үед нэгэн шоронд нэг Германы офицер өглөө болгон хүн бууддаг заншлаараа яваал хориглоодын дотроос хүмүүсийг сонгоод буудах гэжсэн юм л да. Тэгэл нэг залуу руу очиод энийг гэл ингэсэн чинь нөгөөтгөнс шууд өвдөг сөгдөөл уйлаад бүрстэ. Үнэхээр амьдрах хүсэлтэй. Намайг өрөвдөж чи би гэр бүлтэй штэ охинтой штэ ууаа гэл ингээл уйлаад ингэсэн. Тэгэл ингэсэн чи бүр тэгсэн чи бүр ингээд тэр хүнийг ингээд байхгүй болгомоор буудмаар санагдаад бүр Германы офицер бүр үдэн ядаад ингэжсэн чи нэг хүн гараа өрсөн. Ирхэм офицер тантай айлж болох уу? За чи юу хэлэх вэ гэж. Тэрний оронд намайг аваа. Чи ийм өмнө өмнөөс явах гээд байгаа юм чи тийм ээ. Магадгүй би яг үүнийг хийх гэж энд байгаа юм билүү гэж. Үгүй шүү дээ. Чи 3 дугаар рейхийн төлөө ажиллаж хөдөлмөрлөж амьд үлдсэн хугацаанд Германы эзэнт гүрний төлөө зүтгэх гэж ирсэн гэсэн. Яг одоо бол би энэ хүнийг аврахын тулд байгаа юмсан гэж байна. Түүний оронд намайг аваа гэж хэлээд бодолсон гэж байгаа. Тэгээ нөгөө аврагдсан үнэнд нь юу тохиолдсыг мэдэхгүй боловч энэ түүхийг буудсан офицер нь ярьсан байна. Та энэ цаг мөчийн төлөө юу хийхээр яг өнөөдөр байж байна. Би ингээд таныг зөвхөрөх юм шалтгууд ярих юм бол 29 градусын халуунд энэ эдийн засгийн хүнд үед те энэ хүний мөс муудаж байгаа яг энэ үед бурхан танаар юу хийхийг хүсэж байгаа юм болоо. Бид бодох ёстой. Есүс Христ гэсэн бурханы гайхамшигтай авралын төлгөөг гүйцэлдүүлж явж исэн. Тэр нь яг тэр цаг мөчт буюу одоогоос 2000 жилийн өмнөөс нь. Тэгсэн ч тэр өнөөдрийн үгийг хэлж байсан. Түүний дагалдагчид түүнийг орхиж аврах гэж байгаа хүмүүсийн харийн захирагчид түүнийг тушааж хамгаалах гэж байгаа хүмүүс нь бас түүнийг саяхан ухтаж аваад хосоонаа гэдсэн хүмүүс нь одоо түүнийг товдол гэдэг ингээ бүгдээрээ үзэн ядаад бүсгүүлэгтэн годомжаар загалмаа одоо те ял шийдэглээ ингээд ялаа өөрөөд ингээд явж яхад нь ингээд хүмүүс ингээд яваад саяхан бэлгээ бид хоёр нөгөө нэг багийнхантайгаа хамт чэйжүүд ингээд очих үед чэйжүүд нөгөө нэг юм католик сүмд юу байсан нөгөө Есүсийн сүлийн 12 даг тэгээ Есүсийн амьдралаар исэн гоё хөшөөнүүд исэн цоврал маш гоё юм урт том цэцэрлэг тэгэл Есүсийн амьдрал юу болсон бэ гэдгийг эхнээс нь ингээд явсан харин тэнд би анх удаага нэг зүйлийг мэдсэн юм яг би латин үгүүдийг нь харж ирсэн боловч Есүс Иерусалимын годомжаар загалмаагаа өрөөд явж байхдаа 7 удаа унсан гэдгийг одоо тэр цэцэрлэгт одоо харж байгаа. Надад маш гүн сэтгэл төрүүлсэн. Есүс 3 унаад босхгүй байхаар шийдэж болно шүү. Есүс 4 5 унаад тэ босхгүй байхаар шийдэж болно шүү. Тэгвэл Есүс яг одоо энэ хэлсэн үгэндээ үрж байгаа байхгүй. Би энэ цаг мөчийн төлөө ирсэн. Энэ цаг мөчийг хойшлуулж байна. Библи бол бидний амнаас гардаг үгсүүд эсвэл хүмүүсийн амнаас гардаг эсвэл бидний ингээд те гой үгүүдийг цуглуулад бичсэн тийм ном биш. Библи бол бурхан хүн төрлөختнийг аврахын тулд бичсэн тийм ном ба.
Иохан номын 20 дугаар бүлэгтээ Есүс бол хүн төрлөختний аврагч өгөөд Бурхны хүү гэдэг та нар итгэж мөн хамтаа байхын тулд энэ ном бичигдсэн гэж хэлсэн. Өнөөдөр олон итгэгчдийн амнаас хэрвээ би Бурхан байсан бол гэдэг ч юм уу эсвэл хэрвээ ингээд Бурхан миний бүх хүслийг биелүүлдэг байсан бол би өнөөдөр ингэх байсан тэгх байсан гэх мэтчлэн юм ярьдаг. Тэгээ тэр нь дандаа асуудлыг ингээд байхгүй болгох тийм хүсэл байгаад байдаг. Тэгвэл нэг зүйл хэлье. Өнөөдөр яг та сэло боёо төр зогсоод энэ цаг мөчид та надаас юу хүсэж байгаа юм бэ гэж асуув. Тэгээд залбир Бурхны зүрх сэтгэлийг ойлгодог хүмүүсээс зөвлөгөө ав. Зүрх сэтгэлийн чинь хүнд оршдог бүхнийг мэдгч Бурхны өмнө хийж байгаа зүйлстэй шодрог бай. Тэгээд энэ цагийг хүртэл юуг үнцэнтэй тооцсноо бод. Есүсийн загламаа дээр зовлон туулах гэж ирсэндээ Есүс ингээ баяртайгаар туулсан биш. Заримдаа Есүс энийг би яах вэ? Би энийг надаас аваас гэж хэлгүү гэж хэлжсэн гэдгийг сана. Хүмүүс бүгдд нь хэцүү байсан гэдгийг сана. Зөвхөн танд хэцүү байгаа биш. Тиймээс Еврей 2:18 тэр учир нь тэр өөрөө соригдсон зовлон эдэлсэн тул соригдогчдод тусалж чадна гэсэн үг байдгийг санаж урамш. Та өнөөдөр яг юу хийх гэж байна? Маш их бэрхшээлтэй санагдаж байна. Ганцаараа санагдаж байна. Өөр хүмүүс яагаад хийдэг юм бэ гэж асуумар санагдаж байна. Эсвэл би яагаад юм бэ гэж асуумар санагдаж байна. Яагаад тэгвэл Бурхан таныг яг энэ цаг мөчид тэр зүйлийг хийх гэж дуудсан байж болно. Та хоошлуулмаар байна уу Хизкия шиг? Та яг энэ цаг мөчид л яагаад тэгвэл маргааш танаар хэлхийг хүссэн өөр зүйлс байгаа. Та түүний танаар хэлхийг хүссэн олон зүйлийг амьдралдаа амжуулахд болсон таны хайртай хүмүүс болон таны эх орон таны мэддэг энэ цаг үе ивэгдэж өрөөгдөж Бурхны авралыг хүртэх боломж өгдөг. Учир нь биднийг энэ дэлхий дээр яг энэ цаг мөчид амжуулж байгаа цорын ганц хамгийн гол зорилго нь нэгдүгürt биднийг аврах, хоёрдугаарт түүнийг бид алдаршуулах ёстой юм. Амен. Тэгээ пастрийн асуусан асуултыг та энэ цаг мөчид дахин нэг тунгаан бодоод үзээрэй. Тэгээд Бурхны өмнө та ирээрэй. Бурхан минь та надаас юу хэлхийг хүсэж байна вэ? Юу хүсэж байна вэ гэдгийг нь та асуугаарай. Эзний өмнө хамтдаа харцгаая. Эцэн минь хайрны хүслээрээ та намайг авраач хат минь ногорч байна өвдөг минь сөхөрлөө чихүр минь цоцож тэнгэрээс би унаж байна гэвч итгэл минь алдрахгүй орхихгүй та миний аврагч хийхээ миний ялалт имэс би яахгүй байна түмэн зэргийн эзэмээ тиймээс надад аврахгүй харахгүй нүмүсөж надад эзэмэн мэн oh you хайрны хүслээрээ та намайг авраач гар минь цуцж байна алхам минь суулрлаа зүрх минь мохож байна өвдөг минь сөхөрлөө гэвч итгэл минь алдрахгүй та намайг орхихгүй та миний аврагч хийхээ миний ялалт имэс би яахгүй байна түмэн зэргийн эзэмээ тиймээс надад аврахгүй харахгүй нүмүсөж
Нэгүслээрээ та намайг авраач. Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа Иохан номын 12 дугаар бүлгийн 27 дугаар ишлэлээ суралцлаа. Сэтгэл минь одоо шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? Аава, намайг энэ цагаас авраач гэхүү. Гэвч үүний л төлөө би энэ цагт ирсэн. Таны гим нүглийг, миний гим нүглийг түүн дээр тогсон. Тэр тэнд загалмай дээр уу гашуу зовлонгийн хүн байсан. Исая номын 53-ын 3-т тодорхойлон бичсэн байдаг. Тэр өөрийнхөө гмийг биш, ертөнцийн гмийг үүрсэн. Бидэнд өгөгдсөн энэ аврал бол үнэхээр хямд зүйл биш юм аа. Хэрв боломжтой бол тэр түүнийг гим болох аимшигаас өршөөхийг хүсэх л байсан баг. Гэхдээ түүний ертөнц рүү ирсэн шалтгаан нь бидний гмийн төлөө загалмай дээр золиос болох тэрэл зүйл байсан юм аа. Тэгээд тэр хэлсэн шүү дээ. Би энэ цагийн төлөө л ирсэн юм аа гэж тийм. Тэгээд яг өнөөдөр үгийн цагаар энэ үг танд бас хэлэгдэж байна. Та энэ цаг мөчид үнэхээр юу хийхээр ирсэн байна вэ? Дуудагдсан байна вэ гэдгээ та нэг тунгаан бодоод үзээрэй. Магадгүй хийх ёстой зүйлээ та хийхгүй байгаа юм биш үсттэй. Бурхан танаар хэлхийг хүссэн тэр зүйл байгаа шүү. Зөвхөн таал хийх тэр зүйл байгаа шүү гэдгийг та битгий мартаарай. Тэгэд хамтдаа эзний өмнө ирж залбирах цагийг гаргацгаая. Эхэзэн энэ цаг мөчид та надаар яг юу хэлхийг хүсэж байна? Магадгүй хүмүүс болгоныг хийгээд зүгээр гэж ойлгоцсон буруу зүйлийг би хийхэ болж эхлүүлэх ёстой. Би хүмүүст бид буруу байжээ. Би ч буруу байжээ. Энэ буруу зүйлийг төмөрөө цаашид үргэлжлүүлэхэ болиё гэж хэлхийн тулд энэ цаг мөчид байгаа юм. Эсвэл бидэнд ийм сайн сайхан зүйл хийх боломж байна. Тийм учраас төмөр хамтдаа энийг бурхны хүч чадал, бурхны өршөөлөөр хий гэж би уриалах ёстой. Энэ цаг мөчид би яг юу хийх ёстой, юуг зогсох ёстой, юуг болиулах бас юуг эхлүүлж эсвэл юуг хамгаалж хадгалах ёстой. Мэдээж алийг нь хийх байсан надад хэцүү байх болно. Та надад хүч чадлаа өгөөч. Та намайг бүх ганцаардуулаач. Магадгүй таныг орхисон шиг бүх хүмүүс намайг орхиж магадгүй. Таны хийгээрэй гэсэн зүйлийг хийх болоход бүх хүмүүс миний эсрэг зогсож магадгүй. Харин тэр үед та надад хүчийг өгөөч, надад орон зайг өгөөч. Таны хайр нэрл нэгүсэл, таны хамт байдаг талархан Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Энд хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт исэн сонсогчдод баярлалаа. Амралтын өдрүүдэд эзний хайр ивэл өрөөлөөр дөрөв өнгөрүүлээрэ. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.